энэ хуралд илтгэлээ хэлэлцүүлж мөн энэ хурлыг бүтэн өдөр цаг гарган сонсож асуулт асууж оролцсон нийт оролцогчдод баярлалаа. Дараагийн зохиогдох хурлуудад эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэлээ эрүүлж өшөө илүү өргөн дэлгэр болох байхаа гэж найдаж байна. За энэ удаагийн хурал мөн нэлээд өвөрмөц онцлогтой географи хүрээлэнгийн 10 жилийн Монголын географи хүрээлэнгийн 10 жилийн ойтой давхцснараа онцдог бөгөөд мөн гадаадын илтгэгч нар одоо яг географи хүрээлэн географик хөгжүүлэлтийн багт ажилладаг хэмжлэн маш чухал эрдэмтдийн туршлага илтгэлүүдийг сонссноор чухал өр өгөөжтэй хурал болсон гэж бодож байна. За тэгээд мөн манай магистр агсын төвшний сургалтанд суралцж байгаа оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар маань мөн туршлага илтгэлүүдэд хэлэлцүүлээд нэлээд сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн сайхан хурал боллоо. Ингээд нийт оролцогчид болон асуулт асууж бүтэн оролцсон нийт хүмүүстээ баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Дараагийн хуралд оролцоорой мөн гэж урьж байна. За өнөөдрийн хуралд оролцсон бүх илтгэгч нар за хурлын үйл ажиллагаанд өглөөнөөс өнөөдөр орой хүртэл ингээд хамт байсан. За маш идэвхтэй хэлцүүлэгт оролцсон бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. За тэгээд Төмөн агшийн хэлсэнтэй давцгүйгээр хэлэхэд бол үндсэндээ ер нь бид нар өнөөдөр нэлээд практик ач холбогдолтой багш нар маань өөрсдийнхөө яг тодорхой өөрийнхөө заадаг хичээлүүдээр туршижсэн үр дүнгийн тоон болон чанарын аргаар ингээд нотолчихсан. Тэгээ бусад хүмүүс яг энэ илтгэлийн дагуу уншаад энэ илтгэлд байгаа гол арга зүйг өөрийнхөө сургалтанд хэрэгжүүлэх боломжтой ийм сайхан илтгэлүүд хэлцэгдлээ. Тэгээд судалгаа хийнэ гэдэг бол маш их нөр хөдөлмөр байдаг. Энэ судалгаагаа хийхин тулд бүтэн жил бараг бэлдэж орж ирж байгаа. Тэгээд дараагийн судалгааг илүү одоо нөгөө мэрэгжлийн хөгжлийн хамтлаг гэдэргээд яриад байгаа юм л да. Олон улсад бол багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжил, мэрэгжлийн хөгжлийн хамтлаг нийгэмлэг байдлаар хөгжиё гэж яриад байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас одоо зөвхөн сургууль дээрээ байгаа биш. Өөр сургуулиудын багш нартай хамтарч за өнөөдөр бол нэлээд олон улсын эрдэмтэд бас маш чухал илтгэлүүд хэлцүүлсэн дээр хиний educational innovations гэсэн юм илтгэл байсан те боловсролын инновацийн талаар энэ дээр үл ерөнхийдөө Монголын талаас одоо ингээд судлаачид яг ингээд докторант хүмүүстэй ингээд ажиллахад нээлттэй байгаа шүү гэсэн санаа илжсэн. Тэгээ энэ чиглэл рүү бүгдээрээ бас ингээд дараа нэг хэрвээ боломж ордог бол та бүхэн маань ингээд хилцээд ярилцаад бас ингээд хамтдаа хөгжих гэдэг зүйл рүү хамтдаа бас хамтарч энэ судалгаагаа илүү нөгөө өргөжүүлэх одоо нэлээд дэлхийн түвшний юм ярьсан шүү дээ өнөөдөр. Тэгээ тэр олон судлаач оюутнууд нь бүх ТV улсууд байх шиг үлээ өнөөдөр. Яг ийм байдлаар бүгдээрээ хөгжиё гэсэн одоо ийм уриалга гэх үү одоо ийм зүйлээр энэ үгээ төгсгөө. Тэгээд та бүхэн бүгдээрэнд нь баярлалаа. Сайн сайхан хүсье. Баярлалаа. За юуны төрөнд урал зохион байгуулахад идэвхтэй сэтгэл гаргаж ажилласан гишүүд зохион байгуулах хорооны гишүүд за тэр дундаа навчаагч ганчмын нартаас их баярлалаа. Энэ хүмүүсийн хөдөлмөр хичээл зүтгэлгүйгээр бол энэ хурал бас тийм амжилттай болох боломж байгаагүй. За бас манай төгсөх ангийн оюутнууд бас их идэвхтэй туслалцаж оролцсон. Тэр оюутнуудаа баярлалаа. Бас хол газраас өөрсдийнхөө багийнхаа ажлыг танилцуулсан Хөвсгөл аймгийн Тэтэн сургуулийн багш нартаа баярлалаа. За дөнгөж оюутныхаа ширээнээс ажил амьдралынхаа гараагаа эхлэх гээд өнөө маргаашгүй төгсөх гээд байж байгаа төгсөх ангийн оюутнууд манай 3 оюутан за бас багшийн
мэргэжлээ сонгоод техник хичээл суралцж байгаа манай нэг оюутан нийлээд бас илтгэл бэлдээд оролцлоо. Энэ оюутнуудаа бас баярлалаа. Дахиж дараагийн хурлуудад бүхэн дараагийн хурлуудад оролцоод ирээдүйн сайн судлаачд болоорой гэж ерөөе. За ингээд дахин та бүхэнд баярлалаа. Дараагийн хурлуудаа бүгдээрээ төвтэй оролцсоё. За энэ нөгөө жил болгон тасралтгүй явдаг хурлууд их ач холбогдолтой байдаг. Ялангуяа оролцогчдынхаа хувьд их ач холбогдолтой. Нөгөө авч хэлцээд байгаа асуудлууд маань яаж өөрчлөгдөж чинь, яаж гүнзгийрч чинь гэдэг талаас их хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хуралд тасралтгүй ороод одоо судалгааных нь боломж нэдэг бол жил тасралтгүй ороод явах юм бол та бүхэнд бас нэлээд тийм үнцэнтэй хурал байх баха гэдэг талаас нь санаа хэлээ. Тэгээд энэ хурлыг яг жил болгон тасралтгүй зохион байгуулдаг Монгол Улсын их сургуулийн математикийн сургуулийнхан тэгээд профессорудад амжилт хүсье. Тэгээ хуралд илтгэлээ хилцүүлж байгаа эрхэм одоо судлааччуудаа бид нар судалгаа гэдэг бол хүн хүрхийн аргагүй тийм нарийн ширийн зүйл гэж их бэрхшээх хэрэггүй. Амьдрал ч гэсэн өөрөө өдөр тутам судалгаан дээр явж идэг гэдгийг бид нар мэддэг. Тэгэхээр судалгааны чиглэлээр өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг одоо зориулж ажиллаж байгаа оюутнууд тэгээд ялангуяа манай ерөнхий боловсролын сургуулийн судлаач бүтээлч багш нартаа та нартай амжилт хүсье. Тэгээд эрхчлийн хурал дээр бүгдээрээ эргээд уулзах баха гэж найдаж байна. Баярлалаа. Баярлалаа. За энэ жилийн хурал маш өвөрмөц онцлог боллоо. За тэгээ хурал маань ерөнхийдөө цахим боловсрал, нээлттэй боловсрал, онлайн боловсрал гэх ковидтой холбоотойгоор бол илүү тийм судалгааны өрөөнд хөгжсөн холбоо хамааралтай ийм хурал байдаг. За тэгээ энэ ч утгаараа олон улсын географиа хүрээлэнгийн төлөөлөгчдийг, олон улсын нээлттэй боловсрал судлаачдыг энэ эрдэм шилгээний хуралдаа хамруулах гэж бол энэ жил бол нэлээд бүр хичээж бол ажиллаа. За ингэж ажиллахад бол манай судлаачдаас нөгөө бичлэг эрүүлэх, за тэднэртэй холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллах тал дээр бол ажилласан манай энэ Монголын географи хүрээлэнгийн менежер гэдэг одоо шинэхэн төгссөн хүн байгаа л да. Ганц чимэгтэй бол тусгаалan баярлалаа гэж бас хэлхийг хүсэж байна. За тэгээд бүгдээрээ нэг зураг авах болчих уу? Одоо камера нээгээд. За баярлалаа. За ингээд орой болтол хуралдаа идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. За тэгээд дараа жилийн эрдэм шилгээний хуралдаа оролцоорой. Баярлалаа. За баярлалаа. Би нашаал ганц Баярлалаа. би ингээ ганц юм бэл гэсэн. За нашаалаа энэ ч юм бас ганц юм нартай баярлалаа. Өнөөдөр ийм гоё юмд орох боломжтой маань бүрдүүлж бидний одоо гоё географи програмыг ашиглаж хичээл заах бүх боломжийг бүрдүүлж тусаад дэмждэг та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн шүүсэн шүүгчдээс гэсэн баяр. Бүгдэнд нь ажлын амжилт хүсье.